За сайн байцгаана уу та бүхэнд Америк нэгдсэн улсын Life Farm компани лемнийн омега хэмээх хоёр бүтээгдэхүүнийг танилцуулж байна. За лемнийн бол 1929 оноос үүдэлтэй Канадын эрдэмтэн анагаах ухааны доктор Джон Дэвидсон хүнийг судалж байхдаа хүн хөгшрөн өвчлөн гэдэг бол эсийн өлсгөлийн юм байна гэж тогтоосон байна. Ингээд эсэд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг хайж байгаад үрд тогтсон дахианы өндөгний 9 дэх хоногтой ураг нь хүнд хэрэгцээтэй аминд эрдэс бидс хамгийн их байдгийг тогтоожээ. Ингээд үүнээсээ тусгай бэлтгэл гаргаж авсан. Энэ өөрийн гаргасан бэлтгэлээ ашиглан өөрийнхөө өвчтнүүд төр дотроо хорт хавдартай нэлээд хэдэн үнийг эдгээсэн юм байна. Ингээд өөрөө 43 онд өндөр настай хүн байсан учраас 43 онд насарсан. За ингээд дайны жилүүд цэргийн босголтын жилүүд урт удаан хугацаанд үргэлжилсэн учраас энэ бүтээл нэг хэсэгтээ мартагдсан байсан. Харин 50 жилийн дараа Норвегийн эрдэмтэн Бүүндэ Эскланд Джон Дэвидсны судалгаа шинжилгээг дахин сэргээж хэрэгэлсэн. За тухайн бүтээгдэхүүн нэргүй эснийг ламнин гэж нэрлсэн, илүү сайжруулсан клиник судалгаа шинжилгээнүүдийг маш олон жилийн туршилт явуулсан. Ингээд 2011 оны 4 сараас Life Farm компани үйлдвэрлэж хэрэглэгчдийн гар дээр тавьж эхэлсэн төвхтэй ийм бүтээгдэхүүн. За энэ ламнин гэж бүтээгдэхүүний гол орц найрлага нь юу юм бэ гэхээр энэ өсөлтийг дэмжигч уурга буюу өсөлтийн фактор фибробласт гэдэг юм орсондоо байгаа. Тэгэхээр өсөлтийн факторыг бид нэр зөвхөн эхийн гидсэнд хэвлээд байхдаа буюу аль эсвэл эхийн сүгүүд зөвхөн дамжуулан авах боломжтой гэдэг. Бусад өөр зүйлээс энэ өсөлтийн фактор фибробластыг олох боломжгүй. Гэтэл ламнинд орсон гол орц найрлага нь тэр өндөгний урагнаас гаргаж авсан өсөлтийн фактор фибробласт юм. За өсөлтийн фактор хүний биед яаж нөлөөлдөг гэхээр нэгдүгээр уургийн доктортой өсөлтийг хангадаг. Хүн бол уурга ус хоёрын нэгдэл олно. За хоёрдугаарт бол суур эсүүдийг идэвхжүүлж хөтөлбөржүүлнэ гэж байна. Ийм хоёр гол үүргийг ламнин гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл ламнин дотор орсон өсөлтийг дэмжигч уурга гүйцэтгэдэг. Тэгэхээр суур эс гэдэг нь биднэрт эцэгхээс анх үүсгэтэл бий болсон хүнийг насан туршидаа байдаг хэдэн эсийг л суур эс гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ суур эс 25 нас хүртэл маш идэвхтэй ажиллаа, шинэ эсийг үйлдвэрлээд нөхөн төлжүүлэх процессыг хурдан явуулждаг бол 25 наснаас хойш ажимдаа үйл ажиллагаанд сулардаг. Тэгэхээр ламнин биед орсноороо суур эсийг идэвхжүүлж ахиж ажилд орж эхэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүний бие организмын хаана ямар эсүүд гэнсэн байна, хуучирсан, хөгшөрсөн байна, шинэ эс хэрэгцээтэй байна. Тэр газруудын тэр тухайн эрхтнүүдийн шинэ эсийг үйлдвэрлэж эхэлнэ л гэсэн. Тэгэхээр ламнин бол зохицоор нөхөн сэр гэдэг бүтээгдэхүүн юм байна. Тэгэхээр хамгийн гол орц найрлага нь нэгдүгээр өсөлтийг дэмжигч уурга. За хоёр дахь гол орц нь юу юм бэ гэхээр 22 амин хүчил байгаа. За амин хүчил бол хүний биеийн ерөөсөө гол чухал өвдөхгүй байхад тэр үүргийг гүйцэтгэдэг юмнууд бол амин хүчил юм байна л да. Тэгэхээр зүгээр энгийнээр хүнд ойлгоход юу гэж энэ амин хүчил юутай төстэй юм бэ гэдгийг тайлбарлахад юм байна. Бид нэр одоо хүн болгон бараг машин ундгүй хүн гэж байхгүй. Гэтэл тэр машинд одоо тосын солихгүй, тос маслын солихгүй удаа явуул яах вэ, тийм ээ? Тэгэхээр тос нь бохирдно, зөвөрн, муудна, одоо явсаргаад тухайн машин эвдрэл хүрээд таг зогсоход төдөө мотор эвдэрдэг. Мотор цогтөг гэж ярьдаг монголчууд бол. За ийм байдалд хүрдэг. Гэтэл амин хүчлийн дутагдал бол яг л ийм байдалд хүрдэг. Тухайн амин хүчлүүд өөрсдийн очдог эд эрхтнүүдтэй. За энэ зургаас харж болно. Одоо цуснд гэхэд энэ амин хүчлүүд, элгэнд энэ амин хүчлүүд, орхон тархинд энэ амин хүчлүүд гих мэтлэн ингээд амин хүчлүүд тусдаа өөрийн очдог эрхтнүүдтэй хийдэг ажилтай гүйцэтгэдэг үүрэгтэй гэсэн үг. Гэтэл тухайн амин хүчлүүд дутснаас яхаа вөхөр тухайн эд эрхтний үйл ажиллагаа алдагцаар өвдөжлөхөд хүрэгдэг байна. Тэгэхээр бидний эрүүл саруул байх гол юмнууд нь ердөө амин хүчил. Тэгэхээр энэ 22 амин хүчлийг нэг дороос ингэж бөөнд нь ийм олон амин хүчлийг нэг дороос бөөнөр нь гаргаж авсан түүх байдаг юм байна. Энэ нэг бүтээгдэхүүнээс нэг одоо тэр өндөгний урагнаас бүх амин энэ 22 хүчлийг бөөнөрөө гаргаад авсан да нэгдүгээр давуу тал. Хоёрдугаарт энэ улаанаар бичигдсэн 8 амин хүчил энэ ламнинд орсон.
Тэгэхээр та хоол тэжээлээс олдож чадахгүй байгаа амин хүчлүүдээ ламинин гэж энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд авах боломжтой. Дээр нь амин хүчлээ авснаар таны идэрхтнүүд эрүүл байх боломжтой гэсэн үг. Дээр нь энэ бүтээгдэхүүн юу агуулсан бэ гэхээр хэрэн эрдэс 15 витаминтай байгаа. За 3 дахь орчны арилга нь юу вэ гэхээр акулын мөгөрс байгаа. Акул бол далайн төрөл зуулийн амьд дотроос хорт авдраар авчирхгүйцаран ганц амттан. Тэгэхээр акулын мөгөрсний охийг нэмж өгснөөрөө энэ бүтээгдэхүүн хамтран эсрэг үйлчлэгээ өгзүүлнэ. За шар бурцгныг бол гайхалтай эрдэсийн цуглуулга байгаа. Ингээд энэ бүтээгдэхүүн яах вэ гэхээр ерэн эрдэс 15 витамин дээр нь 3 тосны хүчлийг агуулсан ийм бүтээгдэхүүн болж байна. Тэгэхээр бидний нөгөө эсийн хоол тэжээл юу вэ гэхээр амин хүчил, эрдэс, витамин. Бид нэр үүнийг нөхснөөр л эрүүл байх үндсэн нөхцөл нь болдог. Гэтэл ламинин бол энэ бүхнийг чинь цогцоор нь нөхөд өгчдөгдөө даваа талтай. Дээр нь түрүүний ярьсан өсөлтийг дэмжигч уураг агуулдаг. Тэгэхээр таныг бүхэл бүтээр нь нөхөн сэргээдэг, дээр нь эсийг чинь хоололдог ийм л бүтээгдэхүүн байна. За бид нар өнөөдөр иж байгаа хоол хүнснээсээ хэрэгцээтэй амьд мэрзээ авч чадчихна уу юу гэдгийг харуулсан нэг жижигхэн жишээ байна л да. За энэ төмөс, луун, шпинат, алим гэх ийм эднэрт 1985 онд гэхэд кальц, магний, витамин С ийм хэмжээтэй байсан байна. Гэтэл 2005 онд ингээ бууцсан байна. Гэтэл энэс цааш ахад 10 жил өнгөрч байна. Өнөөдөр бидний иж байгаа хоол хүнсэнд амьд мэрдэс бэдс тийм бидний тэр эсэд хэрэгцээтэй очих үнэхээр эсийн хоол тэжээл байна уугүй юу гэдэг үнэхээр том асуудал болж байна. Тэгэхээр бид нар өөрсдөө нэгдүгээрт өөрсдөө эрүүл байхын тулд хоёрдугаар дүр хүүхдээ эрүүл зарвал байлгахын тулд ийм зориудаар савлагдсан ийм бүтээгдэхүүнүүдээс тэр эрдэс бодсон нөхөхөөс өөр аргагүй болж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө л бидний эсийг тэжээдэг хоол үүнийг сайн ойлгох хэрэгтэй. За тэгэхээр ламинин бол ерөнхийдөө эсийн амьд эсийн жинхэнэ хоол тэжээл юм. За хоёр дахь бүтээгдэхүүн маань юу вэ гэхээр омега гэж бүтээгдэхүүн байгаа. За манай энэ омеганы давуу тал нь юу юм бэ гэхээр нэмэх гэсэн тодтолтой. Үүгээрээ бусад омегоноос давуу талтай. Омега 3, омега 6, омега 9 орсон. Гэтэл энэ 3 нийлэмлээрээ гурлаа орно гэдэг маань энэ 3 омега маань гурлаа тусдаа өөр ихтэй. Омега 3 бол хүний цусыг шингэж өгдөг бол омега 6 судасны ханыг цэвэрлж өгдөг. Холестериныг маш сайн цэвэрлэдэг. Омега 9 болохоор судасны уян хотон байдлыг сайжруулдаг. Ийм 3 өөр үүргийг агуулсан байдаг. Тэгэхээр энэ гуруулан энэ хамтан агуулснараа манай омега давуу талтай. За дээр нь Q10 гэж гайхалтай эрдэсийг нэмж өгсөн. Q10 бол хүний нэгдүгээр гоо сайхан байхад тустай арьсанд маш их нөлөөлдөг. Хоёрдугаарт бол хүний зүрхний булчинд агуулдаг. 40 наснаас дээш хүмүүс зүрхэнд байгаа Q10 аажмаар алдарч эхэлдэг юм байна. Тэгэхээр Q10-ыг 40 наснаас дээш хүмүүс ялангуяа байнга авч явах хэрэгтэй. Японочууд ихтэл 40 нас хүрсэн л бол Q10-ыг хэрэгжилж эхэлдэг байна л да. Манайд энэ жоохон дутмаг болохоор ерөнхийдөө 40-өөс насны хүмүүс ялангуяа эрэгтэйчүүд бол харуулах тийм зүрх судасны асуудал импакт өгөх зүрхний шигдээсээр нас орох юм бол маш их байгаа. Тэгэхээр манай омега Q10-тай. За дээр нь витамин К2 орсон байгаа. Витамин К2 бол маш чухал витаминуудын амин дэмэнийг хамгийн наазаханд яд өгөхөр цуснд байгаа кальцийг хэрэгцээтэй газар нь зөөж өгдөг. За лецитин байна, уурэг тархины гол тэжээлийн орсон. За гэлцрин, фосфат, зүгийн тор. За ийм гайхалтай том эрдэсүүдийг нөхөж өгснөөрөө нэмж өгснөөр зөвхөн омега гэлтгүй ийм эрдэсүүдийг нэмж өгснөөрөө манай энэ омеганы хамгийн гол давуу тал байгаа. За тэгээ би та бүхэн ламинин омега гэдэг ийм хоёр бүтээгдэхүүн хэрэгнийг танилцууллаа. Тэгэхээр энэ хоёр бүтээгдэхүүнийг хэрэглэснээр яах вэ гэхээр за энд маш олон асуудлууд бичсэн байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаас нэгдүгээр урьдчилан сэргийлж болно. Сахар, хоортой харгуй хавдар тийм ээ, нүдний хараа муудах гээл даралт ихсэх болон багасах, экзем, псориаз гээл энэ асуудлуудаас нэгдүгээр та ламиныг хэрэглэснээр энэ асуудлуудаас урьдчилан сэргийлж болно. Хоёрдугаар нэгэн танд бий болцсон бол нөгөө яг хамгийн гол их усүр болох нөгөө амин хүчил эрдэсүүдийг нөхөж өгснөөр энэ асуудлуудаас салах боломжтой.
Гэхдээ нэг юм сануулхад энэ бол эсийн хоол гэж болохоос энэ биш. Гэхдээ тууштай та сайн хэрэгжилж чадах юм бол эдгээр асуудлуудаас бүрэн салах боломжтой. За ингээд Монголд хэрэглээд одоо хүмүүс аваа хэдэн 4-5 сар болчлоо. Ерөнхийдөө үр дүнгууд бол маш сайн гарч байгаа. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авал биднэрт дахиад холбогдоорой. За ганц хоёр жишээ ярив. За энэ бүсгүй гэхтэл энэ бүсгүй уусан эмнүүд нь эмнийх нь хайрцагнууд энэ. Маш олон эмийг одоо төрөл олон өвчнөд тэр болгондоо ингэж маш олон эмийг ууж исэн. Гэтэл одоо ламиныг хэрэглэснээр яах вэ гэхээр зөвхөн ламинын омега 2 хон бүтээгдэхүүнээс болоод бусад эм бүх эмүүдийг хэрэглэхэ болсон байна. За ингээд энэ хүн эрүүл болсон түүхээ ярьж байна. За энэ бол хавдраар өвчлөсөн байсан хүн одоо залуухан хүн мөртлөө хавдраар өвчлөөд маш аимшигтай болсныг харж байна. За гэтэл ламиныг хэрэглээд эрүүл оруулсан зураг энэ байна. За тэгэхээр нэгтгэл одоо эхнэр аваад гэрэлсэн амжилттай ажиллаж байгаа юм хүн байна. За энэ бол 7 жилийн нарсны өвчнөөр өвчлөөд итгэхгүй байсан зураг одоо энэ дээр харагдаж байна. 2013 оны 8 сарын 30-нд авахулсан ийм муухай зураг байна. Гэтэл 13 оны 10 сарын 10-нд сар ахсын дараа гэхэд энэ ламины уугаад идэгрээд эхэлсэн ийм зураг байна. За тэгэхээр арсны асуудлуудад бол маш тустай ламины бол. За энэ бол Казахстаны охин байна. Энэ псориоз бидний монголоор бол хайрсдүүлд. За ингээд идэрэхгүй байсан хайрсдүүлд нь ламиныг 2-7 хоног уухад идэгрээд эхэлсэн байна. За гэхдээ ламиныг хэрэгжилж байгаа хүмүүсийн туршлагаас харахад ламин бол наснаас маш их шалтгаалж байна л да. Залуу хүмүүс бол илүү хурдан үр дүн гардаг. Нас жоохон явцсан бол арай удаан хугацаанд уулгаж үр дүн гардаг юм байна. За энэ бол сахартай байсан хүн. Михаил Кичилёва гэдэг чинь одоо та бүхэн дээр харж байгаа энэ зураг бол ямар нэгэн фотошоп, ямар нэгэн монтаж ороогүй зураг шүү гэсэн байна. Тэгээ энэ хүн сахартай байсан. Сахараасаа болоо би энэ дээр нь гарсан яар тийм идэрхэ болчих юм байсан байна. Тэгээд ламиныг уугаа идгэрсэн, бүрэн эрүүл болсон. Одоо ингээ уулгаданд явах гэсэн ядрахгүй юм болсон. Зургаа тавьсан байна. За энэ бол та бүхний таньдаг Холливуудын алдарт жүжигчин Кевин Сорбо. За өөрөө бас толгой тархины өвчнөөс болоод ажиллаа хийж чадахгүй хэмжээнд хүрсэн. За тэгээд ламиныг хэрэглээд эрүүл сар болоод одоо энэ хүнээр дамжаад Холливуудын оддууд ламиныг маш ихээр хэрэгэлдэг болсон. Учир нь ламин бол яадаг вэ гэхээр зөвхөн эрүүлжүүлээ зогсохгүй таныг залуужуулах үйлчлэгийг үзүүлдэг. За энэ хүн гэтэл хэрэглэхээс өмнөх зураг хэрэглээд жилийн дараах зураг энэ байна. За энэ хүн 60 настай хүн байна. Одоо нурууны хүнд өвчтэй босож чаддгүй байсан бол ламиныг хэрэглээд одоо урд нь юм байсан бол одоо байгаа зураг нь юм болсон байна. Тэгэхээр арьс маш чангарсан, хүзүүний үндсэн арьсууд алга болсон, нүүрний арьс татагдсан, чангарсан өнгө орсныг та бүхэн харж байгаа. За энэ хүний зураг байна. 2 жил ламиныг хэрэглэхэд одоо энэ завчны хажуу талын арьс бол бүрэн бараг татагдсан байна. Ингээд сайхан залуудсан байна. За энэ ламины мэдээж олон улсын сертификатуудыг бол авсан. Америкийн 2 GMP сертификаттай хүнсний нэмэлт жилийн үндэсний хорооноос оршин суугчдын эрүүл мэнд аюулгүй байдлын хорооноос олгосон GMP сертификат байна. За Австралийн Германих гэж байгаа Австралийн эрүүл мэндийн яамны дотрын эмчнэр хэлцээс олгодог. Энэ болохоор Германы хөндлөнгийн хянашилах хороогоор ороод Европын парламентын хүнсний эрүүл ахуйн хорооноос олгогддог ийм сертификат. Тэгэхээр бол ламин бол дэлхийн эрүүл мэндийн том байгууллагуудаар шалгагдсан үнэхээр сайн бүтээгдэхүүн. За ер нь бол ламин яах юм бэ гэхээр студийг стресстэй тэмцэхтэн туслан эрүүл мэндийг бэхжүүлж амьдрах хугацааг уртасгаж бие махбодыг бүхэлдэн сэргээн засварлан ламины хэрэглэхээс өмнө элэгдэж хуучирсан бүтэц зардагдсан эцсийг нөхөн сэргэнэ гэж байгаа. За тэгэхээр ерөөсөө л таныг сэргээн засварлаж нөхөн сэргээдэг ийм л бүтээгдэхүүн. Тэгээд танд одоо нөхөн сэргээн засварлалт хэрэгтэй байна. За өөр хүүхдүүдэд минь амин дэм эрдэс бодис нэмэлт юм хэрэгтэй байна шүү гэж бодож байгаа бол ламиныг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Энэ бол хүн болгонд хэрэгцээтэй
бүтээгдэхүүн байна. Тэгэхээр ламины бас нэг үнэхээр гайхамшигтай талтай. Ламины зөвхөн хүний махан биеийг эмчилдэг, сэтгцийн бие, оюун биеийг зэрэг тэнцвэржүүлдэг. Хүнийг ерөөсөө л цогцоор нь тэнцвэржүүлдэг. Сэтгцийн бие гэдэг маань сэтгэл готролд орсон, айдас үүдс автсан, за уур уцаартай болсон, янз бүрийн стресс давтсан ийм байдлыг засдаг. За оюун бие гэхээр анхаарал төвлөрөлтөй, тогтоолт, сэтгэн бодох чадварыг бас сайн дэвшлүүлдэг. Тэгэхээр ламины гайхамшиг нь таныг бүрэн цогцоор нь тэнцвэржүүлдэг ийм учиртай. За тэгээд та өөртөө болон гэр бүлийнхээ хайртай болвол ламиныг авч хэрэглээрэй. За энд ганц 2 үг оруулсан. Эрдмийгээс сурвал хэрэглэх цагт гэмшиг, эрүүл биеэс засвал өвчин олсон цагт гэмшгэ гэж үг байдаг. Эрүүл байгаа дээрээ та өөрсдөө эрүүл мэндэд, гэр бүлийнхээ эрүүл мэндэд илүү анхаарал тавиарай гэсэн үг юм. Эрүүл мэнд бол эрхэмдэд баялаг мөн, өвчин тусаагүй байхад эрүүл мэнд ямар ч үн цэнэвэ гэж Томас Бүйлер хэлсэн байна. За бидний ад жаргалын 19 нь эрүүл мэндээс хамаарна. Үнэхээр хүн болгон гэр бүл болгон аз жаргалтай байхыг хичээдэг. Нэг нь л өвдөд эхлэхэд тэр гэрийн аз жаргал ерөнхийдөө тэр чигтээ явдаг. Тэгэхээр та гэр бүлийнхэн илүү их аз жаргалтай бай гэх юм бол одооноос эрүүл мэндэ бодорой. Эрүүл мэнд таныг эрүүл байлгаж бүх эрсдлүүдээс хамгаалж чадах цорын ганц бүтээгдэхүүн ламин шүү. Та ганцхан бүтээгдэхүүнээр бүх эрүүл мэндэ хамгаалж чадах ийм гайхамшигтай байгаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та бүхэнд илүү их аз жаргал, эрүүл энхийг хүсье.